Сайн уу, та нартай энэ өдрийн мэндийг хүргэе, Чимка байна. За өнөөдөр ямар бичлэг хийх гэж байгаа вэ гэхлээр та нар намайг Instagram дээр дагдаг бол би Instagram болон Facebook дээрээ YouTube дээрээ ямар бичлэг хийх вэ гэсэн асуулт явуулсан байгаа. Тэгээ хүмүүсийн хариулж өгсөн асуултуудаас уншаад 3 асуултыг сонгосон байгаа. Тэгээ энэ 3-ыг ер нь нийлүүлээд багцлаа ярихад бол зүгээр юм болоо гэж бодоод тэгээ энэ бичлэг хийж байгаа. Ямар асуулт вэ гэхлээр эхнийх нь болохоор Солонгосчууд метро болон автобусанд яаж өөрчлөлдөг талаар жоохон яриад өгөөч гэсэн байсан. Тэгээд хоёрт нь болохоор Солонгост ажиллангаа сурах ямар байдаг талаар бас яриад өгөөч гэсэн байсан. Тэгээд гуравт нь болохоор одоо хэлний бэлтгэлд одоо ингээд явах гэж байгаамаа тэгсэн чинь одоо би ингээд хэлний бэлтгэлд очиж Солонгос багшийн ярьж байгааг ойлгох болов би хичээлээ ойлгож чадах болов гэж асуусан байгаа. Энэ талаар хэлээд өгөөч гэдгсэн. Тэгээд энэ гурыг нэг багцлаад та бүхэндээ яриул зүгээр юм болов гэж бодоод өнөөдрийнхөө бичлэгийг хийх гэж байгаамаа. Тэгээд хийх үү байх уу гэж айгүй удаан бодсон. Тэгээд жоохон хэрэгтэй хүмүүст нь бол хэрэгтэй байх гэж бодоод тэгээд би Солонгос одоо ирэхээс өмнө Монголд байхдаа яг адилхан бас та нар шиг ингээл Солонгост очивол одоо автобусанд нь яаж үйлчлүүлдэг бол ч юм уу эсвэл Солонгос очиод ажил яаж хийх бол Солонгост ажиллангаа сурах юу ямар байдсан бол гэх мэтчлэн маш ингээд олон асуултууд гарч ирээ. Тэднэрийг ингээд асуумаар байвчиг асуух хүн байхгүй ч юм уу нэг тиймэрхүү байдалд амар байдаг байсан. Тэгээд тэрийгээ санаад хүмүүс ч гэсэндээ ер нь хэрэгтэй мэдээлэл өгвөл зүгээр юм байна гэж бодсон үднээс энэ бичлэгийг хийж байгаа. Тэгээ хэрэгтэй хүмүүст нь хэрэгтэй байх. Тэгээ бичлэгийг гоё дуустал үзээрэй. За хамгийн эхлээд Солонгосын автобус болон метроны талаар та бүхэндээ жоохон тайлбарлаж өгье. Автобус нь болохоор яг Монголтай адилхан картаар үйлчлүүлдэг байгаа. Бас бэлэн мөнгөөр бас үйлчлүүлж болно. Тэгээд автобусны карт болон метроны картыг Pyeongjong буюу 24 цагийн дэлгүүрээс авах боломжтой байдаг. За эхлээд та бүхэндээ Солонгосын автобус болон метроны үнийн талаар ярьж өгье. Монголыг бодоход маш үнэтэй байдаг. Монголд ч том хүн 500 хүүхэд 250-аар явдаг штеп. Гэхдээ Солонгост бол 6-аас 11 нас хүртэл жоохон хүүхдүүд 450 воноор явдаг байгаа. 450 вон нь Монгол мөнгөөр 1000 орчим төгрөг гэсэн үг. За тэгээд 12-оос 18 насны хүүхдүүд нь болохоор 750 төгрөгөөр явдаг байгаа. 750 воноор явдаг байгаа. 750 вон нь болохоор Монгол мөнгөөр 1600 тэр орчим байгаа байх. Тэгээд за 19-с дээш насны одоо том хүмүүс нь гэх юм бол 1250 воноор явдаг. 1250 вон нь Монгол мөнгөөр 2500 орчим төгрөг болох байх. Яг тэд гэж бол хэлээгүй, яг тэр орчим байх гэж би бодож байна. Тэгээ ерөнхийдөө бол маш үнэтэй байдаг. Тэгээд картаар уншуулах юм бол 1250-аар уншуулдаг боловч бэлэн мөнгөөр өгөх юм бол 1350-аар явдаг байгаа. Ингээд бэлэн мөнгө өрөх юм бол 100 төгрөгийн үнэтэй явдаг байгаа. За эхнийх нь бол автобус болон метроны үнэнээс нь. За хоёр дахь нь гэх юм бол автобусанд суучаад яах вэ гэхээр автобусанд эхлээ суухдаа карта дараад сууж штэ. Эсвэл мөнгөө хийгээд суучна гэсэн үг. За тэгээ суугаа явж идэлт чинь автобус болгонд ийм дэлгэц байдаг. Дэлгэцэн дээр одоо буудлынх нь нэрүүд нь гардаг байгаа. Тэгээд энэ буудал бол одоо энэ буудал нь одоо монголоор ярих юм бол энэ буудал нь номын сан, дараагийн буудал нь одоо 100 гэдэг ч юм уу нэг тиймэрхүү байдлаар гарч ирдэг. Монголд ч гэсэн яг адилхан байх. Тэгэхээр тэр нь бол Монголтай адилхан ерөнхийдөө бол нэг ялгадаадах зүйл байхгүй гэсэн үг. За тэгэнгүүт автобусны буудал болгон дээр ийм бас гадаа нь бас том дэлгэц байдаг байгаа. Саяных бол автобус доторх дэлгэцэн байсан. Одоо энэ бол гадаах дэлгэцэн гэсэн үг. Гадаах дэлгэцэн дээр нь автобусны номерууд нь гарч ирээд номерных нь хажуудаад автобус нь хэдэн минутын дараа ирэх нь гарч ирдэг байгаа. Тэнгүүт одоо би 101 гэсэн номер цуuna гэх юм бол 101 номер одоо 10 минутын дараа ирэх юм байна гэд ингээ ер нь хараад хүлээх боломжтой байдаг. Тэр нь айгүй зүгээр санагддаг байгаа. За тэгээд автобусандаа ороод ингээд суугаа явж идэл ийм стоп гэсэн ийм улаан өнгийн товчлуур байдаг. Монголд та нар тэр товчлуурыг дарж болдсон болов болдгүй болов энэ юм яах гэж байд ингээд
Ер нь та нар тэгж боддгоо. Би Монголд байхдаа тэр товчлуурыг дарах юм бол болдгоо л гэж боддог байсан. Тэрийг дарч ч үзээгүй, ер нь ажилтдаг өвөөгийн ч мэдэхгүй. Тэгээд дарахаар энэ автобус эвдэрчдэг ч юм бол эсвэл хин зүгээр нөгөө нэг гал мал гарсан эсвэл нэг юм аюултай үед энэ товчлуурыг дардсан болоо гэж бодсон чинь үгүй байсан. Солонгос ирээд тэр товчлуурыг заавалчгүй дарах ёстой. Тэгжиж автобусныхаа буудал дээр буuna гэсэн үг. За би одоо жишээлбэл монголоор та нартайгаа ингээ яриад өгье. За би ингээд одоо хаанаас гэх юм бэ? За 120-оос ингээд суугаад би талбай хүртэл явна гэж бодлоо штэ. За тэнгууд 120-оос би ингээд суугаа явж итэл номын сан өнгөрөөд яг номын сан гэсэн буудал дээр зогсоод автобус хөдлөө явна штэ. Хөдлөөд явангууд тэр товчлуурыг дарах ёстой. Дараагийн зогсоол нь талбай мөн билүү? Буруу ярьж магадгүй. Гэхдээ юу ч гэсэн та нар ингээд ойлгохыг хичээгээрэй. Тэгээд за дараагийн буудлын талбай гэж бодъё штэ. За тэгэнгүүт номын сангийн буудлаас жоохон хөдлөө явангууд нь тэр товчлуурыг заавал дарах ёстой. Яг талбайныхаа буудал дээр нь очиж тэр товчлуурыг дарах юм бол нөгөө нэг жолооч амар уурладаг, нэгт уурладаг. Хоёр гэх юм бол энэ буудлын дээр буухгүй маань дараагийн буудлын дээр буух юм ингээ ойлгочтой болохоор тэр буудлын дээр буухгүй шууд ингээ явах магадaltaй. Тийм болохоор номын сангаас жоохон хөдлөнгүүд дарах ёстой. Одоо өөрийнхөө буух буудлынхаа өмнөх буудлаас жоохон хөдлөө явах үед нь тэр товчлуурыг заавалчгүй дарж иж буух ёстой байгаа. Заавал дарах ёстой мүү гэж бодож магадгүй. Заавал дарах ёстой. Яа гэх юм бол тэрэнд чи одоо тэр буудлын дээр буухгүй хүн байж болно. Эсвэл тэр буудлын дээр суухгүй ч юм уу тэр автобусанд суухгүй хүн байж болно шүү дээ. Тэгсэн чинь би ингээ буух болчтой. Тэгээ надаас өөр хүн буухгүй тэгээ ингээд би тэр товчлуурыг дарахгүй байх юм бол тэр жолооч нь хүн буухгүй маань хүн суухгүй юм чинь энэ буудлыг алгасаа явъя гэд шууд ингээ алгасаа явчихдаг байгаа. Тийм болохоор заавал дараарай гэж хэлмээр байна. Тэрний дараа болохоор автобуснасаа угаасаа суухта карта дарна шүү дээ. За тэгэнгүүт автобуснасаа буухта карта бас заавал дарж иж буух ёстой байгаа. За энэ нь яагаад вэ гэхлээр Монгол болохоор дамжих тохиолдолд буухта дардаг билүү. Би бас сайн санахгүй байна. Ямар ч би Монголд байхдаа бол нүүн 30 мянган дотор дамжин суух хэрэгтэй байдаг шүү дээ. Тийм болохоор би энэ автобусанд суугаад дараагийн өөр автобусанд сууна гэсэн тохиолдолд би ингээд дараад дамжин суух тохиолдолд дардаг байсан. Тэгээ би бас Солонгосыг бас яг адилхан байх гэж бодоод одоо би дараагийн энэ автобусанд суучаад дараагийн автобусанд суухгүй юм чинь би буухтаа энэ карта дарах ямар ч шаардлагагүй гэж бодоо. Би дарахгүй яваад байдаг гэсэн. Тэгээд ингээд маргааш нь одоо хичээлдээ явах гол автобусанд суунгууд ингээд автобус нь 1250 штэ тэнгүүд 2250 ч юм амар өндөр үнээр ингээд миний карт ингээд дарагдаад яваад байдаг гэсэн. Тэгээ би бүр гайхаад яагаад ингээд өндөр үнэтэй гараад байгаа юм болоо гэж бодсон чинь карта дарж буугаагүйгээс болоод шимтгэл гэж авдсан байлээ. Карта дараагүйгээс болоод маргааш нь суухад ч юм уусэл дараагийн автобусанд суухад тэр нэгэ шимтгэл болоо 1000 төгрөг орчимны шимтгэл болоод 2250 ч юм уу тийм өндөр шимтгэлтэй болж дарагдсан байлээ. Тийм болохоор заавалчгүй дарж иж буужгаарай. Тэгж дарж иж буужиж дараагийн автобусанд суухтаа шимтгэл төлөхгүй. Тэгээ бас өөр автобусанд суух бол дамжин суух хэрэгтэй болдог байгаа. Тэгэхээр Солонгос ирэх гэж байгаа хүмүүс болон Солонгос дөнгөж ирээд удаагүй хүмүүс миний бичлэгийг үзэх юм бол карта заавалчгүй дарж иж буугаарэ гэж хэлмээр байна. Автобус нь бол ерөнхийдөө бол ингээл амархан ер нь бол Монголтай ижлэх юм болохоор нэг амар санаа зовоод авах зүйл байхгүй. Саяны хэдэн тэр буухта давчлуурыг дарах, буухта карта дарах гэх мэтчлэн хийх юм бол болох хаа. За метро нь болохоор Монголд метро байхгүй юм чинь Солонгосын метрог амар сонирхож байгаа хүмүүс амар их байгаа. Метро гингүүд метро начаад зуул яах бол ч юм уу эсвэл метрон зуул ямар байдаг бол мэдчлэнгээр бодож байгаа хүмүүс байгаа. Би бас Солонгос ирэхээ өмнө амар тэгж боддог байсан. За тэгэхээр метро нь болохоор бас автобустай адилхан картаар үйлчлүүлдэг байгаа. Нэг ижлэхэн карттай байх юм бол автобусандаа цуун, метрондоо цуун гэсэн үг. За хэрвээ надад карт байхгүй дөнгөж ирээд удааг болохоор би карта аваагүй байна гэсэн хүмүүс нь болохоор метроны ийм гадаанууд буудал болгоны гадаа ийм том нэг ATM шиг тийм кэгэнүүд ингээд бэж идэг байгаа. За тэрэн дээр очиод ингээд нэгт карта цэнэглэж болно. Хоёр дахь юм бол карт байхгүй бол нэг удаагийн тийм
метроны карт авч болдог байгаа. Тэр авсан метроныхаа картаар метрон дотроо үйлчлүүлээ явж болно гэсэн үгээ. За тэгэнгүүт Солонгос чинь ер нь аппликейшн амар хөгжсөн орн байдаг. Тийм болохоор ихэнх зүйл нь аппликейшн ашиглаж хийдэг байгаа. За тэгэнгүүт метронд болохоор метроны аппликейшн заавал ашиглах хэрэгтэй. Тийм болохоор одоо би та нарт энд зургийг гаргачих. Чачол гэсэн цэнхэр өнгийн ийм аппликейшн татаж авах хэрэгтэй. Энэ дээр ингээд бүгдээрээ байж идэг байгаа. Ингээд бүгдээрээ байж идэг. За тэгэхээр би энэ аппликейшнийг та нарт жоохон тайлбарлаж өгье. Энийг болохоор Солонгос арай ирээгүй ч юм уу, ирээ жоохон удаагүй хүмүүс нь энийг үзэх юм бол багч болтгой сурах гэж бодож байна. За та нартаа жишээлээд ярих юм бол одоо энэ цэнхэр өнгийн шугам байгаа хгүй юу? Энийг цэнхэр өнгийн шугам энэ дөрөв гэсэн номертай. Энийг болохоор дөрөвдүгээр шугам гэж ярьдаг. Тэгээд энэ өнг болгоно ингээд өнг өнгийн байгаа. Энэ нь болохоор ийм тоонуудтай байдаг. Тийм болохоор энэ тоогоороо ер нь ярьдаг гэсэн үг. За би энэ дөрөвдүгээр шугамыг та нартай ярьж өгье л доо. Жишээлээд. За тэнгуү жишээлээд ингээ ярингууд энэ садан гэсэн яг харагдчихад. Садан гэсэн яг. За би энэ садан гэсэн яг дээрээ за би энэ талд ингээ та нартай энэ хийж байгаа бичлэгийг ингээ оруулчихъя. Садан гэсэн яг дээрээ дарангууд энэ доотлолт нь хар өнгөн дээр 출발 역 гэж байгаа. 출발 역 гэдэг нь болохоор миний одоо хөдлөх газар гэсэн үг. Миний хөдлөх газар. За энэ дээрээ ингээд дарангууд би хаашаа очиж байгаа вэ гэхлээр Түндэ문 역사 문화 공원 гэсэн яг руу явна. Энэ нь болохоор Монгол таван байдаг газар байгаа. За энэ үртэл би явна гэд ингээд туцааг нь буух газар гэсэн үг байгаа. За энэ үртэл явангууд ингээд цаг нь гараад ирдэг байгаа. Ингээд 출발 одоо өөрийнхөө явах 출발 역оос туцааг яг өөрийнхөө буух газар хүртэл ингээд тэмдэглээд өгөх юм бол хідэн яг явах нь гараад ирдэг байгаа. Энэ болохоор 11 яг гэдэг нь буудал гэсэн үг. 11 буудал явна гэж гарч ирнэ. Тэгээд цаг нь бас гарч ирдэг байгаа. 24 минут явах юм байна гэж гарч ирж байна. За тэнгууд доор нь ногоон дээр югэн гээд үнэн нь гарч ирдэг байгаа. 1350 төгрөг гарах юм байна гэж гарч ирдгээ. За тэгэнгүүт метро нь болохоор автобуснаас нэг ялгаатай зүйл нь болохоор хэр хол явахаасаа шалтгаалаад үнэн нэмэгдэж гардаг байгаа. 1250 штэ хүн том үнэ болохоор тэгэнгүүт би одоо нэг цаг газрын тийм метронд ингээд цаг газрын зайтай газар руу ингээд метрон цугаа явах юм бол үнэн нь ингээд ихсээ явдаг байгаа. Тэрийг ингээд энэ метроныхоо энэ аппликейшнээс ингээд хэд гарах юм байна гэдгийг харж болдог байгаа шүү. Тэгээ бас энэ саяны садан яг гэдэг дээрээ дарангууд дээдлэлт нь юм цэнхэр юмнууд байгаас тэнгууд хамгийн ихэнд нь шиганпиу гэж байгаа. Тэр шиганпиу нь болохоор цагийн хувьд гэсэн үг. Энэ дээр дарангууд энэ одоо саяны автобусны нөгөө нэг гадаа нь ингээд тэлэгцэн дээр ингээд хэдэн минутын дараа ирэх нь гарч ирдэг гэсэн шүү дээ. Энэ дээр болохоор энээсээ харж болдог байгаа. Хүн шиг шиганпиу гэдэг рүү н оронгууд энэ дээр болохоор садан яг дээр хэдэн цагт ирэх юм бэ гэдгийг харж болдог байгаа. Тийм болохоор би энэ яваас одоо хэдэн минут хүлээх юм бол энэ метро маань ирэх юм байна гэдгийг харж болдог байгаа шүү. За метроныг болохоор аппликейшнээс бол ингэж ашигладаг байгаа гэдгийг та бүхэндээ ингээд заагаад өчөж байгаа. За тэгэнгүүт хамгийн хэцүү нь болохоор метрон дээрээ буугаад яг хаашаа явах нөгөө метроны гарцнууд амир их гэдэг. Нэгдүгээр гарц, хоёрдугаар гарц, гуравдугаар гарц ч юм уу. Гарц болгоноос шалтгаалаад миний очиж байгаа газрууд ингээд өөрчлөлт явдаг байгаа. Тэрийг тайлбарлах гэхээр амир хэцүү байна. Яагаад гэх юм бол би одоо та нарын хаана очих байгааг чинь мэдэхгүй. Тэгээд тэр яв дээр буугаад тийшээ заавал юу гэд би нэг тэгж амир заагаад тахын цаашин зүгээр энэ хэсэг ингээ мэдсэн байхад ер нь бол яг дээрээ буугаад ингээд айгуу сайн тайлбарлаа өгсөн байдаг. Ингээд шугам ингээ заагаад өгсөн байдаг. Одоо нэгдүгээр гарцаар гэх юм бол ийшээ яваарэ гэдэг. Ийшээ ингээ явгод явжгаад тэгээд ингээд одоо баруун тишээ эргээрээ ч юм уу, зүүн тишээ эргээрээ ч юм уу гих мэдчлэнгээр айгуу сайн заагаад өгсөн байдаг. Тийм болохоор тэрийг ингээ сайн ер нь хараа яваад тахад бол нэг амар төөрөхгүй тэгээд гайгүй ойлгож чинь ихэндээ бол жоохон хэцүү байж байгаа. Сүүлдээ бол дасаад ойлгоод ирэхээрээ гайгүй болдог тийм аа. Нартай би метро автобусны талаар ирсэн юм чинь бас нэг аппликейшн танилцуулъя гэж бодож байна. Энд гарч байгаа Kakao Map гэсэн аппликейшн байгаа. Солонгосчууд бол Kakao айгуу ашигладаг та нар мэднээсээ. Тийм болохоор Kakao талбайтай аппликейшнууд бас
ерөнхийдөө их байдаг. Энэ Kakao Map гэдэг аппликейшн ер нь бол айгүй айтайхан гэж би боддог. Би энийг бол амар сайн ашигладаг байгаа. Энэ болохоор би одоо би Инчон дээр ингээд Инчоны онгоцны буудлын дээр ингээд буучаад за саяны Монгол 5 байдаг газар руу ингээд явмаар нь штэ. Тэнгүүд би яаж явахаа мэдэхгүй байгаа бол энэ аппликейшнаас харж болдог байгаа. За энэ доор цэнхэр өнгөөр ингээд шугам ингэсэн нэг цэнхэр өнгийн хэсэг байгаад энэ дээр дарангууд за хамгийн ихний 출발지 гэдэг дээр нь болохоор миний байгаа газар хөдлөх газар гэсэн үг. За энэ дээр болохоор би 인천공항 гэж бичээд 인천공항 гэдэг нь онгоцны буудлын гэсэн үг. За энэний хамгийн дээдл дээр нь дараа за 도착지 гээд очих газар гэдэг дээр нь би 동대문 역사문화공원역 гээд саяны 역 дээр за ингээд 역 дээр харангууд ингээ гараад ирдэг байгаа. Ерөнхийдөө бол ингээд ашиглаа яваад байх нь бол зүгээр. Миний яг одоо байгаа газраас миний очих газар хүртлээ ингээ хийнгүүд ингээд гараад ирдэг байгаа. Яаж явах, ямар автобусанд суух, хэдэн минут явах гэх мэтчлэн гараад ирдэг. Тийм болохоор энийг Солонгост ирэх гэж байгаа хүмүүс ямар аппликейшн татах вэ гэж бодож ивэл энийг хамгийн түрүүнд татаарай гэж хэлмээр байна. Тэгээ бас саяны метроны бас аппликейшн заавал татагдсан байх ёстой байдаг. Тэгээд Солонгос бас ирээд удаагүй хүмүүст нь энийг мэдгүй хүмүүс яхан бол энийг татаж аваарэ гэж хэлмээр байна. За автобус болон метро нь ерөнхийдөө бол нэг иймэрхүү байгаа. Ярих зүйл бол нэг иймэрхүү байна. Хэрвээ та нар сонирхсан зүйл ч юм уу байх юм бол асуумар зүйл байх юм бол комент хэсэгт үлдээгээрэй. Эсвэл миний инстаграмын DM бичиж олно. Би өөр нь инстаграм дээрээс нь DM-ээ бүгдийг уншиж хариулдаг байгаа шүү. Тэгээ бас миний инстаграм утсыг манаас дагаарай. Тэгээд би инстаграм утсаа ерөнхийдөө бол жоохон итгэвтэй ашигладаг байгаа. Тийм болохоор надтай гоё ойр дотн байх юм бол миний инстаграм утсыг маань дагаарай. Найзууд надтай гоё найзууд болоорой. Тэгээ дараагийнхаа бичлэгээр уулзъя. Баяртай.